Баярлалаа үзэгчтэй. Хэрвээ та өрхийн төсөв танаа гэр бүл өрхийн төсөв хөтэлдэггүй бол магадгүй өнөөдрөөс эхлээд гэр бүлийнхээ гишүүдтэй ярилцаад шин дэвтэр гаргаад эхний ээлжинд өрхийн төсөв орлого зарлагаа нэг бүрээр нь бичээд үзээрэй. Та өрхийн төсөв хөтөлснөөр үргэлжлэн зардалтай нь багасна. Санхүүгийн сахилга бат дээшлэн сайн ингэснээр өрхийн төсөвийг илүү үр дүнтэй зөвлөл зарцуулан цаашлаад хуримтлалтай болох магадлал бол ихсэн гэсэн үг юм. Үргэлжлүүлэн бид зочинтой ярилцах гэж байна. 7 хоног бүрийн баасан гарагт бид санхүү эдийн засгийн их сургуулийн багш мэрэгжилтнүүдтэй үзэгчдийнхээ санхүүгийн мэдлэг боловсролыг нэмэх зорилгоор тухайн сэдвүүдийн хүрээнд ярилцдаг. Энэ өглөө бид нийгмийн даатгалын тухай ярилцах юм. За энэ тухай үзэгчдэд зөвлөгөө мэдээллийг хүргэхээр санхүү эдийн засгийн их сургуулийн ахлах багш докторант Үнэр Жаргал ирсэн байна. Өглөөний мэнд хүргэе. Сайхан амруу та. Сайхан амарлаа, сайхан амруу. За сайхан амарсан. Гадаа хэр хүүтэн байна? Хөө давчгүй нэг их өчргөө хөтөлж унаагаар ирсэн болохоор сайн. За нийгмийн даатгалын тухай манай үзэгчдэд яг одоо битэрийн ярилцлага эхлэхээс өмнө асууя гэж бодож байгаа маш олон асуултууд байгаа ах үзэгчдэд нийгмийн даатгалыг ер нь ямар хэлбэр төрөлд хуваадгийг Монгол улсад гэдгээс товчхон тайлбарлаад эхлэе. Тийм даатгал заавал даатгалах ёстой сайн дураараа байж байгаа. Арилжааны даатгал гэж байна. Одоо тэгээд нийгмийн даатгал гэж байна. Арилжааны даатгалыг бол хувийн даатгалын компаниуд эрхэлж байна. За одоо амь насны даатгалч гэдэг юм уу, гинти ослын даатгал, за шүү бүр тэтгэвэр тэтгэмж гэл бүх одоо олон зүйлийг машин техник тийм ээ, эд хөрөнгө гэх мэтчлэнгийн зүйлийг бол шүү бүр хариуцлага, одоо мэрэгжлийн хариуцлага энэ төр гэл. Одоо хариуцлагын даатгал, эд хөрөнгийн даатгал, хувийн даатгал гэж гурван ангилж байна л да арилжааны даатгалыг. Нийгмийн даатгал болоод ирэхээр нийгмийн хамгаалал чиглэл рүү болоо явчихж байгаа юм. Одоо иргэдийн нийгмийн хамгаалал, өөрөөр хэлбэл байгаль цагуур, нийгэм эдийн засаг, за одоо бүтцийн өөрчлөлт гэх мэтчлэнгийн одоо нэг эдийн засгийн бүтцээс нөгөө эдийн засгийн бүтц рүү шилжих, за дээр нь өндөр наслах, өвчлөх гэх мэтчлэнгийн одоо олон хүчин зүйлүүдээс болоод иргэн хүн орлогогүй болох төр хугацаанд эсвэл удаан хугацаанд эсвэл тухайн наснаас хойш бүх насны туршдаа орлогогүй болох ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болох үед нь тухайн иргэдийг яаж орлогогүй болохоос нь урьдчилан сэргийлэх вэ? Тэр одоо эрсдэл тохиолдсон үед нь яаж орлоготой байлгаж амьдралыг хэвэн үргэлжлүүлэх вэ гэсэн одоо бодлогын цогцыг л нийгмийн хамгаалал гэдэг юм л та. Тэгэхээр дэлхийн улс орнууд нийгмийн хамгааллыг одоо янз бүрийн аргуудаар шийдэж ирсний хамгийн одоо шударга бөгөөд үр дүнтэй арга одоогоор бол нийгмийн даатгалаас өөрийг олоогүй байна л да. Нийгмийн даатгалд манай даатгуулагч нар бол албан журмаар хуучин бол заавал гэж ярьдаг байсан. Тэр нь даатгуулагч өөрөө хүссэн хүсээгүй одоо яах нь албан журмаар даатгуулах ёстой. Тэр нь бол одоо хөдөлмөрийн гэрээгээр мөн одоо нэмэлт ажил гүйцэтгэх гэрээгээр бусдад одоо хөдөлмөрөө үнэлж цалин хөдөлмөрийн хувьд бусдаас авч байгаа одоо ажил эрхэлж байгаа даатгуулагч нар гэсэн үг. Сайн дурын даатгалд бол өөрөө өөртөө ажлын байр бий болгож байгаа, өөрөө өөртөө орлого олгож байгаа, эсвэл өрхийн бусад гишүүд нийт одоо гэр бүлийнхээ орлогоор амьдарч байгаа иргэд бол сайн дурын даатгалд даатгуулах боломжтой. Арилжааны даатгалын тухайд иргэд өөрсдөө нөгөө хувийн компаниудтай ингээ харилцаж байгаа учраас тэрийг бол нэг их асуудал болгоод ахын цөөн байдаг. Гэтэл одоо нийгмийн даатгалтай холбоотой асуултууд маш их байгаад байдаг л да. Эхний зүйлийг асуувал нийгмийн даатгалын сан байгаад байна. Зарим иргэд ингэж ярьдаг. Би ингээд 20 жил даатгал төлөөд тэгээд буцаагаад тэтгэвэр зээлээ гэдэг юм уу тэтгэврээ авч амжихгүйгээр өөд боллоо гэж бодоход миний даатгалын санд бүрдүүлсэн насаараа төлсөн тэр даатгалыг тэр татварын мөнгийг ядаж миний үр хүүхдүүдэд тэр сангаас нь өгж болдоггүй юм уу тэгхгүй болохоор энэ ингээд би татвар төлсний хэрэг гарахгүй байна гэдэг ийм зүйл яриад байдаг. Тухайлбал тэр өндөр хөгжилтэй орнуудад ийм шиг байдаг юм уу? Ер нь бол нийгмийн даатгалын сан гэр бүлийн гишүүнд нь өвлөгдөн гэсэн ойлголт бол байхгүй л дээ. Тэр даатгалын битүү систем биш ээ. Ив санааны нэгдлийн зарчим дээр тулгуурлаж байгаа даатгал маань. Битүү систем гэдэг нь нэгэнд даатгуулаад мөнгө төлчихлөө. Тэгэхээр надад даатгалын тохиолдол болсонгүй гэж үзээд мөнгөө нэхэх бол одоо боломж байдаггүй. Тийм нөхцлөөр даатгуулж байгаа гэсэн. Нөгөө талаасаа болохоор зэрэг тэр тухайн даатгалын одоо тохиолдол тохиолдол болоогүй байхад даатгуулах хэрэгтэй болохоос шүү дээ. Даатгалын тохиолдол болсон хойно нөхөж даатгуулах тухай ойлголт байж болохгүй. Тэгээ өнөөдрийн шимтгэл төлж байгаа даатгуулагчдын мөнгө бол өмнөх үеийн тэтгэвэр авагчдын одоо өмнөх үед
цалин хөдөлмөрөөс авч ирсэн тэр хүмүүс зарцуулж байгаа. Энүүгээрээ бол ив санааны нэгдэл гэж байгаа юм л да. Өөрөөр хэлбэл эрсдэл тохиолдсон нэгэндээ эрсдэл тохиолдоогүй нэг хэсгийнх нь мөнгө нь бол зарцуулагдана гэдэг зарчим. А нөгөө талаараа бол өндөр наслах нь бол хүн бүрд тохиолдож болно доо. Маш цөөхөн хэсэг нь бол тэр өндөр насыг наслж чадахгүй, тэтгэврийг огт авч чадахгүй нас орчин. Гэхдээ гэр бүлийн гишүүдэд огт зарцуулагдахгүй байгаа гэж ярьж болохгүй. Өндөр насны тэтгэврийн тухай тэгж харагдж байгаа боловч тухайн хүн одоо яадгийг тэжээлгэж байгаа гэр бүлийн гишүүд хүүхдэн ч гэдэг юм уу насан туршиг байхад нас орчихлаа гэж бодъё. Тэгвэл тэжээгчийн алдсны тэтгэвэр гэдэг одоо тогтоож олгогдож байгаа гэсэн үг. Тэгэхээр огт одоо гэр бүлийн гишүүнд нь юм уу асран хамгаалагчд нь хамааралгүй байна гэж ойлгож болохгүй. Миний эхнэр ч юм уу нөхөрт үлдэх ёстой энэ гэл хүмүүс ярьдаг л да. Гэтэл жишээлбэл эхнэр нөхөр хоёр хамт амьдарч байгаад нөхөр нас орлоо гэхэд эхнэр ямар ч ажилгүй хөдөлмөрийн чадваргүй үлдлээ гэж бодъё. Одоо дахирддаг ч байдаг юм уу эсвэл одоо хөдөлмөр эрхлэх наснаас хэтэрчихсэн өндөр насны одоо тэтгэвэр тогтоолох насанд хүрчихсэн гэсэн мөртлөө өөрөө тэтгэвэр байхгүй. За ийм тохиолдолд бол гэр бүлийнхаа гишүүн буюу одоо нөхрийнхөө цалингаас тэжээгч ялсан тэтгэвэр тогтоолгон авах эрх байгаа. Энэ мэтчлэнгээр зарцуулагдаж байгаа гэсэн. Хүмүүс одоо нарийн сайн яг одоо энэ боломжуудыг нарийн сайн судалж үзээгүй ойлгоогүйгээсээ болол нэг юм яриад байгаа юм л да. Тэр хамтын даатгал энэ төргээд манай саяны бас хууль баталгадад хэрэгжсэнгүй шүү дээ. Эхнэр нөхөр хоёр 15 жил хамт амьдраад тэгээд нэг нь нас ороход нөгөөгийнх нь тэтгэврийн 20% болгоно энэ төргээд энэ өөрөө бол боломжгүй л шахуу зүйл л дээ. Одоо тэтгэврийн даатгалч алдагдaltaй. Яг тэтгэвэр авч байгаа жинхэнэ даатгуулсан шударгаар мөнгө төлсөн хэсгийн тэтгэвэр хүртээмжтэй байгаа юу үгүй юу гэдэгт эхлээд хариулт өгөх хэрэгтэй юм байна. Яг таны энэ асуулттай холбоотойгоор ялангуяа сүүлийн үе цахим орчинд нэгэнт одоо ингээд татвар даатгал төлөөд хэрэггүй бол баг өөрсдөө ингээд хувь нэр дээр хатгаламж үүсгээд явж исэн дээр юм биш үү гэдэг ийм ганц нэг мессеж яриа бас гараад байгаа. Энэ нийгмийн даатгал яагаад дэлхийд дахинд хамгийн үр дүнтэй болсон бэхээр нэгдүгээрт ажил хөдөлмөр эрхлэх боломжтой, хөдөлмөрийн чадвартай, орлого олж байгаа үедээ ирээдүйн хэдлээ санаад авахыг иргэдээс шаардж байгаа юм. А хоёрдугаар болохоор тэрний одоо тэр сангийн менежментийг төр хийж байна да. Тэгэхээр засгийн газар баталгаа олгож байна гэсэн. Ямар ч байсан одоо тухайн даатгуулагчдад ямар нэгэн хэлбэрээр бол тэтгэвэр тэтгэмжийг бол олгож таарна. А гэтэл хувь хүн банкнд мөнгө хадгалууллаа гэхэд бид тэр бүр одоо зөв зохистой менежмент хийж чадахгүй хэрэгтэй байна. Тэр банк одоо жишээлбэл банкны байгууллага санхүүгийн хүндрэлд ороод тухайн банк одоо байхгүй боллоо гэж бодоход тэр банкнд хадгалуулсан мөнгө бас эрсдэлтэй болно доо. Дээрээс нь тухайн хүн тэр мөнгийг төвчээртэйгээр үнэхээр одоо нийгмийн даатгуулж төлж байгаа юм шиг сар бүр хийж чадахгүй хадгаламжиндаа орлогоо хийж чадахгүй. Хийж чадлаа гэхэд гинтийн одоо шаардлага гарахад тухайн мөнгөө аваад хэрэглэчих үл яах вэ гэдэг асуудал. Тэгэхээр энэ одоо тийм зохистой менежментийг нийт одоо даатгуулагчдын 100% байлаа гэхэд хэдэн хувь нь тийм тавчээртэйгээр хадгалаад яг өөрөө ирээдүйд зарцуулж чадах вэ гэдэг нь асуудал байна. Гэтэл тэр зарцуулж чадаагүй үрчгсэн хүмүүс үл эргээд одоо өндөр насанд хүрэхэд эрсдэл тохиолдоход тэтгэвэр тэтгэмжгүй хоцроод дахиад одоо нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж авах эрх үүсэхгүй бол бид нөгөө ядуу, нэн ядуу амжиргааны баталгаажих доод түвшингээс доогуур орлоготой болчих юм бол одоо нийгмийн халамж хүртнэ гэсэн. Халамж нь эргээд улсын төсөвдөр ачаалал болно гэсэн. Ийм болгон ингийн байдлаар өөрөө эрсдлээ тооцохгүйгээр юу гэдгийг тэр би ингээд ирээдүйдээ хөрөнгө оруулна гэдэг эсвэл нийгмийн даатгалын санд нийгмийн халамжаа бодлогод хамрагдана гэдэг ялгааг тун ингийн байдлаар баг сая тайлбарлаж өглөө. Хөдөлмөрийн гэрээ байгуулад би нэг байгууллагад үнцэн ажилтнаар ороод хөдөлмөрийн гэрээ байгуулж байгаа бол албан журмаар би даатгалуулж байна. Гэтэл нэг удаагийн хөдөлмөр эрхлэх гэрээ байгуулсан тохиолдолд заавал даатгал төлөх хэрэг байдаг юм уу гэж асуудаг хүмүүс. Энэ бол жоохон гажууд тулаад л байгаа юм. Жишээлбэл нэг гэрэл суйрлуулдаг ч юм уу нэг хүн байдаг шүү. Эсвэл нэг одоо мужаан байлаа гэж бодъё. Өөрөө өөртөө гэртээ юм хийдэг. Тэгсэн мөртлөөс албан газар одоо манад мужаан ажиллах шаардлага байхгүй бай гэж бодъё. Манай байгууллагад одоо яг нэг зөвлөх үйлчилгээ үзүүлдэг жижиг компани байлаа гэж бодъё л да. Гэтэл манай хаалга салаад унлаа. Эсвэл нэг өдөр нэг гэрэл одоо шатчихлаа. Эсвэл нэг өдөр нэг сан техникээс ус алтлаа. Тэр байн гарах ажил биш. Хаяал одоо нэг бараг жилдээ нэг удаа хэдэн жилд нэг удаа гарах ажил. Гэтэл нэг хүн хөслөөд ажил болчихлаа. Гэтэл тэр хүн манад би ажлын байр олгогч нь бол биш. Манай компани. Манай компани бол одоо тухайн хүнээс үйлчилгээ л авсан. За энэ тохиолдлыг манай нийгмийн даатгалын одоо холбогдох хуулиуд бол бас хавтгааруулад байна л да. Даатгал төлөх ёстой. Даатгалыг одоо ажил олгогч нь заавал одоо нэг жижигхэн гэрээгээр тэр уг зүй нь бол зарчмын хувьд тухайн ажлын байр, тухайн ажил олгогчийн хувьд байнгын ажлын байр мөн үү биш үү? Ойдлчингүү одоо ойдлын үйлдвэр гэж байхгүй, багшгүй сургууль гэж байхгүй.
Гэхээр зэрэг жишээлбэл тэр сургууль хичээл зааж байгаа багшаас бол нийгмийн даатгалын шимтгэл заавал төлөвлөнө. Оюутлын үйлдвэр бол оюутлын мэрэгжлийн хүнээс заавал төлөвлөнө гэж зохицуулахгүй. Харин тэр мужаа хүн бол яах нь? Уг нь өөрөө өөртөө ажлын байр бий болгоод ингээд яваад байгаа учраас тэр мужаа хүн бол сайн дураар даатгах болох субъект болж таарах хэрэгтэй. Тэхийн нэгтгэхийн хэлбэр хавтгаараад надаас одоо нэг зөвлөгөө авч ирсэн, сургалт авч ирсэн компанийн юу гэж асууж ирсэн гэхээр манайд үйлчлэгээ үзүүлсэн натриотжийн ажлын хөлсөн дээр нийгмийн даатгалын шимтгэлийн акт тавиад байх юм гэж асууж ирсэн. Гэтэл тэр натриотжийн ажлын байрыг хэн бий болгож байгаа? Натриотжийн ажлын байрыг натриотж өөртөө бий болгож байгаа. Жишээ бүр улсаас тусгай зөвшөөрөл авдаг ажлын байр. Гэтэл тэр натриот чи өөртөөгөө зэрэгцээ дахиад туслах ажил болж байгаа шүү дээ. Өчнөө орлого олж байгаа. Тэгэхээр тэр натриот тухайн компанид үзүүлсэн үйлчлэгээ нь бол тэр хүний цалин биш, өшөө бизнесийн орлого, мэрэгжлийн үйлчлэгээний орлого болж байгаа. Тэгэхээр манай хувь хүний орлогын албантрын хуулинд эмч, хуульч, өмгөөлөгч, багш за одоо магадгүй бусад одоо зөвлөх үйлчлэгээ үзүүлэх боломжтой мэрэгчлэрээ ажиллаад үйлчлэгээ үзүүлээд олсон орлогыг бол үйл ажиллагааны орлого гэж одоо компани байгуулахгүйгээр бизнес эрхэлсэн орлого гэж үзээд татвар авна гिचгсэн байгаа. Гэтэл нийгмийн даатгалын тухай хуулийг одоо гажуудуулж тайлбарлаад хууль бас одоо дутуу зохицуулт хийснээс болоод эдгээрээс нийгмийн даатгалын шимтгэл нэхэд байгаа юм. Гэтэл би бол тэр багшлах үйлчлэгийг олон хүнд олон байгууллагад зэрэг үзүүлээд ирэхээр тэр бол миний үйл ажиллагааны цар хүрээ өргөжөөд би бүр баримт олгох хэмжээний бизнес эрхлэгч болж таарж байгаа байхгүй. Тэгэхээр энэний ялгаа заагийг манай хуулиудад өөрчлөлт оруулах замаар энэний ялгаа заагийг нарийн тодорхой болгохгүй энэ мэтчилгийн маргаан тасрахгүй байгаад байгаа юм. Тэгэхээр манай хууль 95 оноос хэрэгжсэн хууль. Гэтэл өнөөдөр хэдэн он. Тэгээ 95 онд хүн нэг ширхэг ажлын байр олддоггүй байсан үе. Харин өнөөдөр бол хүн хүсвэл хэд хэдэн ажлын байр би болгоод өөрөө хүсэх юм бол хэдэн ч ажил хэдэн зуун ажлыг ч одоо нэг сард гүйцэтгэх боломжтой байгаа. Тэгэхээр энэнийг гүйцэд зохицуулж чадахгүй байна. Энэ юутай холбоотой гэхээр манайх иргэдээ бүртгэж чаддаггүй. Хувь хүний орлогын албантрын тайлан иргэн бүрээсээ авч чаддаггүй. Тэгэхээр төрийн байгууллагуудын уялдаа холбоо мó одоо татрын алба, нийгмийн даатгалын алба хоёр уялдаатай ажиллаад татрын албанд хэрвээ үйл ажиллагааны орлого олдог гэж би бизнес эрхлэгчийн хуваарэ гэж тайлан бэлтгэсэн бол тэр хүний тухайн одоо компаниудаас компани аж ахуйн нэгжүүдээс авсан ажлын хөлсөөс нийгмийн даатгалын шимтгэл нэгтгэхгүй харин тэр хүн өөртөө бий болгосон ажлын байрнаасаа мөн туслуулан гүйцэтгүүлж байгаа одоо өөртөө бас ажил гүйцэтгүүлж байгаа шүү дээ хүмүүнээр. Жишээлбэл наран туул дээр павильонд бизнес эрхэлж байгаа хүн 3-аас 4 зэрэг ажиллаж байгаа. Тэр хүн өөрөө ажил олгогч болчиход байна шүү дээ. Тэгэхээр ажил олгогчоор тэр тухайн бизнесийг ахалж байгаа хүн бүртгүүлэх хэрэгтэй байна шүү дээ. Гэтэл тэдгээрт орлого олгосон аж ахуйн нэгжээс үйлчлэгээний хөлсөө төлсөн аж ахуйн нэгжээс шимтгэлийг төлж ийн гэдэг бол өнөөдөр өөрөө нэхэж байна гэдэг бол одоо өрөөсгөл юм байгаа болоод байна тийм. Тэгвэл төсвөлийн асуултыг би ингэж асуух гэдэг нь хэрвээ би магадгүй хөдөлмөр нэг удаагийн гэрээгээр ажил гүйцэтгээд даатгал төлөөгүй бол би өөртөө ажлын байр бий болгож байгаа бол би сайн дураараа даатгуулж болно. Сайн дураараа даатгуулах нь иргэдэд надад бидэнд ямар ач тустай юм бэ? Бас л одоо тэр нөгөө хадгаламжинд мөнгөө тэр бүр хадгалж чадахгүй. Хадгаламжаа одоо төсвөө зүү зохистой мөнгөний менежментийг одоо тэр бүр төгс сайн хийж чадахгүй шүү дээ хүн. Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Тэгэхээр ирээдүйд юу болох нь тодорхойгүй. Бид хэд наслахаа одоо хичнээн мэргийн төргөн байсан ч мэдэхгүй. Надад ямар эрсдэл тохиолдохыг би урьдчилж мэдэхгүй юм чинь. Ирээдүгээ одоо яах нь ирээдүйдээ амьдралын баталгааг л одоо хангах үүрэгтэй учраас нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах нь тодорхой. Харин манай нийгмийн даатгалын үйл ажиллагааг эрхэлж байгаа бодлогыг барьж байгаа одоо төрийн захиргааны байгууллагууд, үйл ажиллагааг эрхэлж байгаа байгууллагууд ялангуяа нийгмийн даатгалын үндэсний зөвлөл гэж ажил олгогч, даатгуулагчийн эрх ашигыг хамгаалж одоо тэр бодлогыг тодорхойлох гэж байгаа. Тэр одоо субъектүүд маань бол иргэдэдээ ээлтэй, иргэдэд хүртээмжтэй төлсөн одоо шимтгэлийнхаа төлөө ирээдүйд хүртэх гэж байгаа одоо авж байгаа тэтгэвэр нь сэтгэлийг гонсойлгодоггүй. Дээрээс нь хоёр даатгуулагч байлаа гэхэд тэг шудраг ижил нөхцлөөр шимтгэл төлсөн бол ижил тэтгэвэр авдаг. Одоо энэ цалин хөдөлмөрийн үлснээс тэтгэврийг тогтоож байгаа. Цалингийн 45% тэтгэвэр тогтоож байгаа хоцрогдсон аргаа өөрчлөх одоо ажиллал хурдан түргэн хийх юм бол энэ бол хүртээмжтэй л болох ёстой зүйл байна. За баярлалаа танд. Энэ өглөө санхүү эдийн засгийн сургуулийн ахлах багш докторант Үнэр Жаргал студид ирж нийгмийн даатгалын ач холбогдол хийгээд за иргэдийн дунд байдаг түгээмэл асуултуудад бас хариулт өглөө. Таны өнөөдрийн ажил амжилт хүсье. За баярлалаа.